Зохиолыг бичсэн Ламсүрэнгийн Саран туяа. Зохиолыг уншсан Туул Синди. 9 шөнийн зүүд. Шүн нойрон дунд нь доржийн дуу сонсогдоход янжин дулам орон дээрээ босч сууснаа хурдан хувцаа өмсөв. Мандаж гардаг нарны маань наагур мананчгүй тунгалаг байна хөө. Манай айлын сийлэн бүрийг маргаашийн нарнаар мордуулна гиндээ хөө. Мөндөө залуу бүсгүйн зүрхний цохилт хурдасч баярын оч тархинд гэлсгийн буу. Хөөрхидөө сийлэн бөөрөө дуулаад л ирж явна да гэх өөрөмсөг бодол цээжийг нь түншин. За байз идэх юм юу илээ? Тийм байгаа штэ. Оройн сүүх өрүүлчгээд доржийг ирж магад гэж бодоод чанаж тавьсан хоньны өвчөөгээ жаал бүсгүй санав. Дорж чимээгч 50 эргэм насны махлаг зузаан ир хоньны өвчөө идэх дуртай тул янжин дулам өчигдөр муулсан хоньны өвчөөг зориуд чанжээ. Зүүн орон дээрээс настай хүний амьсгаа сонсогдон амьсгаадаж ор шажигнан дуурснаа шүтэнц шархийн зурхан сонсогдож улмаар гэрэл гарган өмнөө тавьсан гуйлан суурьтай лаг асаав. Яасан бэ миний охин хонь мал үргээгүй эз? Янжин дулмын ээж долгормаагаа ийн хилээд хувцас өмсөд гарах гэж би охиноо харав. Дорж ах ирж байна. Зүүн гэрт ор засч өгөхөөс юу гинэ? Харан хуушун яаж яваа зайлг вэ цаадах чинь. Тэгээ муу юм уу тэгээд мөн сэлэн бөөрөө дуулаад ирж байна. Хөөрхий өнөө авгаан муухай ашиглжээ дээ. Тэгээд л наашаа давчихгүй юу цаадах чинь. Харин тийм ээ дуулж явахыг бодоход сэтгэл нь цалгисан бололтой. Би хоол цай өгөөд ор засч өгөхөөс дөнгөж хорш үргэж яваа охины амнаас аль эрт амьдрахын сайн мууг мэдэрсэн хүний ухаалаг үг сонсогдоод гарахт нь хөгшөйхэн санаа алдаж хөөрхий дөө миний охин өрөвч зөөлөн зантай хүн гархан дээ. Ийм хүн бусдын зовлон гүүрч өмнөөс нь зовдгийм да гэж бодов. Тийм ээ янжин дулам андуурсангүй. Зуны шөнийн том тэргэл саран орчныг гэрэлтүүлж тэр гэрлийн дор морьтой хүний дүрс тодрон хар морины амьсгаа сонсогдож товор алхаа ойртон ойн цагдаагийн том цагаан гэрийн өмнөх уяан дээр ирж зогсоход ирсэн зочинтой хэдэн жилийн турш танил болсон том биет халтар нохой хэд хутсан болоод шөнийн нойроо харамлаг бололтой цавиндаа хошууга шаан хөвтөд өгөв. За сайн уу минь дөө? Сайн. Доржийг харахаар дуурч чадхаа болчихдог өнөөх гачлантай байдал нь үргэлжилэхэд янжин дулам өөртөө гомдох шиг болов. Миний охин унтааг байсан юм уу? Үгүй. Хөөе миний охин байхтай ах вэ дээ. Янжин дулам өөртөө уурсангүй бодов. Аав ээж хоёр нь унтж гин үү? Тийм ээ. Та хойд ойшин дор би танд өвчүү чанчихсан. Аав ээж хоёр унтаж байгаа. Өвчүү чанахаа? Үгүй мөн сайн охин шүү. Миний шонтхор охин. Ингэсээр ойртон ирсэн дорж охиныг зулаа дээрээс тонгоон үнсээд эдэний байшин өөд хормоо шуун алхав. Дорж охиныг огцом дуудахад зуны байшингийн банзан давжаан дээр хөл тавьсан дорж зог тусан эргэж харан зогсов. Янжин дулмын амьсгаа дэйшилж хоолоо өөд огшин аха гэлээ. Яасан бэ миний охин? Би морины чимэлэг аваад чөдөрлөө тавьчих уу? Аргамжчих та миний охин. За дорч дотгошоо орж янжин дулам уран мутайхан морилоо алхав. Миний охин гээд л ахын. Би одоо тийм жаах охин шиг харагдаад байгаа юм бах та. Шонтгор охинж гэх шиг 20 гарчсан залуу бүсгүй өөртөө сайн болцгоод байхад ойлгохгүй. Тэр муухай их нэртэй дарамтлуулан зүтгээд ахын. Тэр балиар авгаага өөр хүнтэй явуулдаад байгааг нь мэдтгүй юм хаашийн гэж гоморхон бодсон янжин дулам доржийн мориноос эмээлийг нь авч аргамжав. Янжин дулмыг орж ирэхэд дорж түүний зассан орон дээр дээлээ тайлж хидчгээд өвчүүнээс өөх махалаглуулан зүсч хүрэн тагшин дүүргээд дээрээс нь сүн амтагдсан шаргал цай хийж идэн духных нь хөлс бурцаачихсан суугааг хараад янжин дулам дотроо өрөвдөв. Бүр өсч ядарчихсан байна штэ. Нөгөө авах нь хоол цай өгөхгүй хэрүүл хийгээд байдаг юм хаашийн. Та хаанаас ирж байгаа? Гэрээсөө ёох гэж сайхан гол орчихлоо. Өдөржин охин дүүгээ бодоод байсан. Дүүгийнхээ гарын хоол цай гэдэх гээд ээж шүү дээ. Дорж улаан шонхор хэмээх тамхинаас нэгийг авч амандаах ингээ хилээд инээмсэглэв. Та хоёр дахиад л муудаа юу? Тийм. Энэ дагийн ер нь ахих нь хөрөнгөндөл бол суусан юм шиг байна. Хитэн том хүүхдүүд нь цохиж алчих гээд ах боллоо. Ахын салдгийн мөдөө.
Энэ үг Янжин дулумд их сайхан сонсогдов. Тэгээч та тийм муухай хүмүүст амьдарч яадгийн. Уг нь Даги бид хоёр чинь ганц сайхан хүүтэй юм шүү дээ. Тэр жил Дагигийн би муудаад хүүг минь хаа байсан хөвсгөлийн нэг айлд өргүүлчихэд ирсэн байсан. Залуу насны ойборгон гин томоогүй зангаас болоод тэр үед энэ тэнэг толгой хүүгийнхээ араас яваагүй юм да. Одоо бол ах нь тэр хүүгээ бодоод голоо зогоож л явна шүү дээ. Яана, тийм үү? Хүүгээ хаанхын хинд өгснийг нь асуугаад тэр айлд нь очиод уулзчааж тэгээд л хүүтэйгээ уулзчихдаг байгаа да. Харин нээхөө ирэх жилээс ч хүү рүүгээ зорхинч зорно. Миний дүү хизээ сургуультай явах нь уу? 2 хоногийн дараа одоо энэ жилийг авчих бол төгсгүй лөө. Тийм ээ. Төлбөр нь хэдвүлээ? 1 сая орчим төлбөрөө бэлдэж чадсан уу? Аавал энэ жилийнхээ төлбөрийг ахаас аваа. Буянтны буян буурал эцэгхээс үлдсэн жаах юм би. Ахан дүүгээ нэг удаа тэтгсэн шиг тэтгэнэ. Ахта өвчүү чанаа тавьчихдаг бүр нэг ахыгаа гэсэн сэтгэлтэй. Химэн жаахан халамцууд орж нулимсаа арчиж харагдахад заашгүй дээ. Ах намайг одоо л нэг ойлгож байна. Тэгмээрсэн дээ гэж бодсон Янжин дулуун гадагш гарав. Айн цагдаагийн цөөхөн хідэн төгрөг цугларлаа гэд юу шалхав. Дэлэнт малын буян дээшээ гэж дээшиллээ манай аяагийнх. Гэхдээ бусадтай адил мал эдээгээ зарах штэ. Ууд саваар нь хийгээд зүгээр өгч хэмчин. Химэн дорж бодсоор залуу охины саяхан зассан оронд тухтай наргагүй хэвтжээ. Яагавэ бас түр тар хийгээ юу? Арга зүг алгадаа ихч минь. Савл хийвэл хэрэлддэг боллоо. Ганхуу ганц цэг 2 бүр барьж зоддог болоод энэ штэ ихч минь. Яасан хүн сэтгэлгүй залгинууд вэ? Тижээж өсгөөд хүн хийгээд өгч байхад ачийг нь хариулдгүй маа гэхэд мөрөөрөө байж болно доо. 2 ихч маань оочоод өглөө. Өвгөн настай ахыхаа сэтгэлийг цалгиаж илдэв зовлон тоочож очилтаа нь штэ. Ганц мод үүдээ хилээд яах вэ гэж бодох юм. За тийм дээ зайлуул өдийн насны хүн чинь тэгээд гэр орны аар сар юм яриад ойр дотны амтан ах дүүгийнхээ санаа сэтгэлийг зовоосон юм яриад явж байх ямар сайн байв гэж дээ. Харин тийм ээ. Тэгээд л зовлон жаргалаа хуваалцаж сурсан болохоор та хоёр луугаал зорих юм байна шүү дээ. Надад ч тэгээд багийнхаа хідэн айлаар хийсч төр эргэн хоёрыг холбож морин дэл дээр дэргэж явах жаргал юм байна штэ. Тэгэлгүй яах вэ хөөх юм ин. Чамайг ирэхгүй болохоор чинь бит хоёр бас хараад жаах удахаар чинь зовоод авах юм байна штэ. Мэднэ ах та хоёр тэгээд Янжин дулмын сургалтын төлбөр энтрийг нь өгч чадчихэв нүггүй юу? Жаахан л сандарч байна шүү. Сандрах хэрэггүй. Би өгье. Болох юм уу даа хүүхээ. Цаад Даги чин хил ам хэрүү шууган хийгээд бөө юм болох үе дээ. Тэр үнд хэлэх нь албаа. Тэрийг муу дүүн зохицуулалгүй яах вэ? Аая хайчав. Аяатайгаа ганц юм хувааж балгаад голын хойд биеэр явж хадлан тижээлийн бэлтгэл юу болж байгааг шалгахаас Аяа чин айл эрт хідэн жуулчдад гүнжин сүм үзүүлэхээр явсан. Хүлээгээд нэмэргүй эцтэй хөөхэ. Гүйхчээ энэ Янжин дулам надад өвчүү чанаа тавьчихсан байна лээ. Цай сайхан тайгн яана гэж их хацтай хүн манай Янжин дулмаар цайгаа чануулна шүү. Хайл дахөөрхий. Заяа тавилан амгалан байгаасай дахөөрхөс. Ингэхэд лавгдулан маань хаана яаж чухаа амьдарч байгаа бол харин тийм ээ хөгшин болсон би муу охиноо хүрээд ирэх болов уу гэж мөн чиг их гойртох юм да. Гээд долгормоо эмгнийг санаа алдахад доржийн зүрхээр ширхийн хатгуулав. Доржийн зүрх сэтгэлд мөнхөрсөн хүн бол Янжин дулмын их лавгдулан билээ. Гялалзах хэмээх өндөр сүрлэг уулын өвөр хормойд лавгдуламд орж 2 тоглож үссэн аж. Лавгдуламд орж 2 10 жил нэг ангид тохоо нийлэн сууж 10 жилийн дунд сургуулийг дүүргээд дорж хөдөө аж ахуйн дээд сургуульд лавгдулам Москвагийн их сургуульд суралцахаар яваад эргэж ирсэнгүй. Гэхдээ лавгдулмын амьд мэнд явааг дорж мэдэж байгаа билээ. Гүржийн коммунист намын нэг удирдагчийн эхнэр болж тэнд үлдэж доржоос төдийгүй үсэн буурал ижээ аав нялх үрээсээ алслagджээ. Янжин дулам Москвад ардын язгуур урлагийн их наадам ихтэй сургуулиудын оюутнуудын дунд болж байгаатай холбогдуулан урлагийн их наадамд бэлтгэл сургуулилт хийж байлаа.
Баруун Монгол ардын уялзуур биелгээ бүжгээр сургуулиасаа шалгарсан Янжин дулам их наадмын шалгаруулалтын сүүлчийн уралдаанд оролцож соёлын төвөргөөнд хуран цугларсан залуусын дунд сууж байлаа. Их наадмын сүүлчийн шалгаруулалт жам ёсоор ардын дугаар эхэлж сэтгэл тогтлуулсан мөч ихлэн залуусын сэтгэлийн хөөрлөг илтгэсэн алга ташаалд уухаан дуутай хамт нижигнэн. Монгол ардын дуу Сэлэмбөр хууль сахиулахын их сургуулийн 4-р курсын оюутан Нэгүн хөгжмийн цөөхүүл гэж зарласан ил зарлагч эмэгтэй урт намирсан хувцас туяаруулан цааш оров. Алга ташаалд нижигнэж залуусын эсгэрийн түрээд ирэхэд өндөрдөө нуруутай бядлаг дөрвөлжин том алагнуудтай бор залуу Монгол үндэсний хувцастай гарч ирээд ёслов. Танил болсон ардын дууны сайхан аялгау зүрх огшоож, зүрх сэтгэлд нь аль хэдийн байраа эзэлсэн нас ахмагд орж дэрэгдэн буугаад ирэх шиг болоход Янжин дулам санаа алдав. Ургаж гардаг нарны маань цаагуур униар үгүй тунгалаг байна хөө. Урдах айлын Сэлэмбөрийг ургах нарнаар мордуулна гиндэхөө. Нэг их танил зээл хоолоо тайзнаад уурсахад Янжин дулмын нүд чийгтэж хоолоо зангираад ирхэн тэр. Наадмын төгсгөлийн эцсийн шалгаруулалтанд ардын дууны төрлөөр шалгарсан Нэгүн наадмын тэргүүн шагнал алтан медалаар шагнагджээ. Сайн охин, танилцаж болох уу? Нэг их танил дуун дэрэгдэн гарахад Янжин дулам мөнөөхөн доржин тухай бодож явсан бодлоо орхин толгой өргөн харав. Түүний өмнө саарл пижакны ингэрт алтан медалаа зөөсөн Нэгүн зогсож байлаа. Сайн уу? Намайг Янжин дулам гэдэг. Ямар сайхан нэр вэ? Ардын дуунд гардаг Янжин дулам бүсгүй юм биз дээ. Харин намайг Нэгүн гэдэг. Өөрөө их гоё дуулсан шүү. Тэгээд ч миний хамгийн дотны хүний ихэд нандин дуулдаг дуу болохоор надад илүү гоё санагдсан. Хааштай хүн чинь дуулдаг юм уу? Залуугийн ил өгөнд Янжин дулмын хацар улаа бутарч манай нэг ах тийм ээ хааштай манай ах гэж ээрэв. Тэгээд найз ч юм уу? Үгүй л дээ. Үнэхээр доржтой найз бол ямар гоё вэ гэж бодсон охин санаа алдав. Үнэхээр ах чинь юм уу? За тийм ээ. Тэгээд яагаад байцаагаад байгаа? Уучлаарай. Байцаагаагүй л дээ. Танаа хаашаа байдгийн? Манай ахих бичил хороолт байдгийн. Харин манай ах хайластад байдаг. Чи хотынх юм байна тийм ээ? Харин чи би хөдөөнийх л дөө. Би ч гэсэн хөдөөнийх. 2003 оны зууднаар хамаг мал авхүүлээд дараа наав маань нас орж ээж бит хоёр хөвсгөлөөс хотод ирсэн байхгүй юу? Аа, тийм үү. Залуус биенээ харан зогссноо инээмсгэлцгээв. Аа, тийм. Би хоолнд урж байна Янжин дулмаа. Тэр хоёр ийн танилцжээ. Нэгүн яагаад ч юм доржтой адилхан санагдаж түүнд татагдавч Янжин дулам зүрх сэтгэлээ нээж чадахгүй л байлаа. Хойлоо манад очив. Чи манай ээжтэй танилцсан. Яана, ээж чинь намайг буруугаар ойлгочихвол яах юм? Миний ээж энэ дэлхийн хамгийн сайн ээж. Сайхан юм аа. Манай эмээ бас сайн эмээ. Харин ээж маань ямар хүн болохыг би мэдэхгүй. Ээж чинь миний ээж уг нь байгаа гэсэн. Даанч би ээжигээ танихгүй л дээ. Ээж чинь тэгээд хаана байдгийг би сайн хэлж мэдэхгүй байна. Би ч гэсэндээ яг төрүүлсэн ээжигээ мэдэхгүй. Нэг их би муутай хүн миний энэ ээжэд намайг өгсөн гэж ээж минь ярьдгийн. Бит хоёр зарим талаараа адилхан ч юм шиг. За хоёлаа танаад очие. Тэр хоёр хөтлөлцөөр автобусны буудлын руу гүйцгээв. Намар жинхэнэ хонгортож байлаа. Нарч бас хонгортон байхаж нар хуртэгш сайхан зам болсон болохоор хатлан сайхан гарсан байв. Дорж дөрөв зурсан сахлаг өвсөн дундуур бүтэн 2 өдөржин явж хатлангийн баригадуудаа эргээд буцаж явв. Мандан гардаг нарны маань наагур манан ч үгүй тунгалаг байна хөө. Манай айлын Сэлэмбөрийг маргаашийн нарнаар мордуулна гиндэхөө хэмээх өөрийн шүтэн болсон ганц дуугаа дуулж авлаа. Харцтай урд дөрөлжөөр гарч ирэхэд Дамирангийн том цагаан гэрийн өмнөх уян дээр морд багшран байлаа. Аа, тийм нэрэ. Дамирангийн хүү Шулганбаатарын баг охинтой хоримлож байгаа гэсэн. За найранд ордог хэрэгэ. Гэртээ харьлаа гэд ямар гэрээ эзэн шиг тааруулзаж их нэртэйгээ жаргах биш. Буурлын буян байгаач надад жаргах хувь тавилан л дутуу юм гээч. Ганц хүү төрсөн ч төрсөн их нь хүүг минь төөрүүлчихэд ирж байхад би гэдэг тэнийг юм тэгээд л хүлцэн тисж байдаг.
бодох тусам гомдох юм гэж би түүний 4 хүүхдийг хүнийг гэлгүй хоёргүй сэтгэлээр өсгөж өгч байхад Дагиг надад хандаж байгаа хандлага тэр хөөрхий дөө мугаан дулмыг л өрөвдөх юм. Даги их тэр ганган чойтойгоо ханилаад явчих юм бол муу охиноо авч үлдэх юм шүү. Ерөөсөө би ганс ух ган дулам хоёрыг тэрж үсгсэн юм да. Муу хүүгээ ч саад үзээд яах вэ? Төрсөн ганц өр минь алга болчихсон. Одоо ч надад олдохгүй. Ер нь ч тэгээд үр зөөлөн үр дээр мөссөн үр юм юм да. Ганс өгтөл энэ хідэн мал идэлх хөрөнгө өгдөг байгаа. Юмыг яаж мэдэх вэ? Ганц өр минь хизээ нэгэн цагт гараад ирэх ч юм билүү? Хатуу юмаа хүүдэ хадгалах нь зөв биз. Дагиг харин хөөж явуулнаа. Хатуу хариг эрийн гарт 4 хүүхэдтэй завж явахт нь би түүнийг ихнэрээ болгож эд хөрөнгөнд умбуулсан. Хүн хүнийхээ тусыг мэддэггүй хорвоо юм да. Миний жаргал Даги биш, лавг дулам байж тээ. Тэр минь надад үзэгдээд өнгөрөх жаргал байж. Лавг дулам миний сэтгэлээс юур гарахгүй. Одоо хэр рааш өвгнийд очиход сайхан гэдэг нь. Хаа нэгтээс тэр минь гараад ирэх гэж байгаа ихтэй сэтгэл догтлохыг нь яана гэж. Одоо энэ янжин дулам бүүрч сэтгэл өмүүлээд болох биш. Том болох тусмаа ээжтэйг адилхан болж байгааг нь яана. Гүтгээд надад сайныг нь яана гэж. Яг ихшгээ хоньны өвчөө чанж өгөхгүй дайрна. Хүүхэд зөнтөө байдаг юм байна. Муу охин минь хичээлдээ орчихсон манаргаж яваа байх та. Дансанд нь овоо хідэн төгрөг хийчихсэн энэ жилийн хувьд айлтгүй. Миний лавг дулмыг Москвад жирэмслүүлж үүрт тэнд үлдэх болгосон новшийг олох юмсан. Тэр мөн новш одоо сайхан охинтойгоо мэдэхгүй яваа да. Аяа долгор эгч хоёр ч янжин дулмыг ёстой газар тавилгүй өсгсөн дөө. Ер сүүлийн 3 жилийн турш дорж бодолтойгоо зөв буруугаа зөвшөлдсөөр өнөөг хүрчээ. Түүний бодлыг нохоон дун үргэв. Дамирангийн айлын валжин чавганцын өвчүү цээж цагаан том хар нохой түүн рүү учиргүй дайрч боргож байлаа. Хөө юу болж орхив? Над руу нохой юр дайрдаггүйсэн. Яаж байгаа золиг вэ? гэж бодсон дорж нохооноос зэвүүцэхтэй ташуураа өргөн далааж айлган сүрийг үзүүлээд уян дээр очиж буугаад морио уян найрын дуу хангинах их цагаан гэрлүү алхах замдаа хувцсныхаа тоосыг гөвөв. Нэр өнөөдөр чинь намрын дунд сарын шиний 11 шүү дээ. Гэх бодол төрж хөнгөн гуниг сэвэлзүүлсээр их гэрийн хаалгыг татан оров. Найрын ширээний ард налайн сууж амьд яваа энэ насныхаа хамгийн дээд жаргалыг эдлэн туяарч суусан хөхт амиран дуу алдан өндөлзөөж за багийн дарга мориллоо шүү. Дарга дээшээ химэн алга дэлгэн дуудаж хажуудаа суулгав. Шулга Бадрал нөгөө талын игнэний ихэн чомбайн сууж томдсон бүрх малгаан доороос үнэрсэн улаан царайтай юм нилээд халсан бололтой хилээ бултгнуулан инээд алдна. Дорч Бадрал дамиран 3 энэ 3 голын усан чумбан тоглож дэлт хүлэг моринд сундалдаж дээлээ хувааж нүмрэн өссөн нутгийн унган харчууд ажээ. Даргын ажил алба өндөрөө. Одончоо дээлийн нудраг навсгануулан том гартаам хөөрг барин өндөлдсөн Шулга Бадрал тэр холоос сарвалзна. Алба өндөрдөө сайхан нарилцгааж байна уу? Сайхан. Доржийн зүг том жижиг хөөрг барьсан олон гар зэрэгцэж найр хэсэг зуур сатаарав. Дамиран Бадрал хоёул нэг багийнх тул доржийн багийнх нь найранд битүү цугласан байлаа. Тэрч байтугай өглөө хадлан дээр байсан улс хүртэл төрүүлээд ирчихсэн улаан царайлжсан хүний ар өрөөр орж нуугдана. Тэднийг харсан дорж дотроо инээж суулаа. Явж Шулга та хоёр хот олдог. Сайхан байна. Миний хоёр найз үүнээс илүү яах вүлээ дээ. Би яах вэ? Хүүхдүүд маань л жаргаж байвал боллоо. Мөн нөхөр чинь бэртэй болж бөөн баяр болжсон. Энд чинь би охинтой боллоо л гэсэн үг шүү дээ. Өчигдрийн бэлэг цагт найр эхэлсэн. Ургаараа зад найрлаа. Өнөөдөр нутгийн та нартайгаа найрлаад сайхан байна. Өглөөнөөс хойш чамайг би харуулдаж л суулаа. Уг нь Даги дуурлаг хургуулсан шүү дээ. Тийм байх нэ. Би гэртээ харилгүй сар гаруй болж байна шүү дээ. Гүй яаж золигдож байгаа чинь тэрвэ? Ингэхэд бас чиний зөвч байж болох юм аа. Ганган ч хотыг чи эргээд удаж байна. За хоёлаа энэ талаар дараа ярья. Найрын ахлагч шийтгэж мэднэ. Багийн даргад дууны хундаг өгөөч хөөе. Нэрээ тгий. Дорж даргаар дуулуулъя. Болооч таминэ. Найр ахта наадам ихтэй. Яадгийн баян доржийг дуулуулахад
гэх яриа сонсогдож төд удалгүй сүнж том мөнгөн хултаас харахад доржийн өмнө мэлтэлзүүлэн байрав. Дорж босч үлзий өрөөл бүрдсэн энэ сайхан өдөр айлын гал асааж өргөө цагаан гэртээ өнөр олон ах дүүсээ цоглуулан найрлаж байгаа хоёр дүүдээ аз жаргалыг хүсч үрээ танихгүй өнөр үрээгээ танихгүй баян төрдөө тустай түмэндээ түшгтээ яваарэ гэж нутгийн ах нь өрөөгөөд эртний сайхан дуугаар ай баярья химэн түгтчин хэлсэн доржийн сэтгэл ихэд догдолж хоолоо өөдөн нэгэн халуун огшоод ирэхэд хүрэн толгойн сүүдэрн хөндийгөө дагаад хүүшгэлнэ гэж эрдүү хоолоогоор шуранхайлахад хүний баг чамтайгаа химэнд иргэдээс нь хөхт амрин төрөн өндөлзөв. Нэг л мэдхэд дорж дундаа ихэд уярч хацрыг нь дааган нулимс урсаж байлаа. Түүнийг дуулах тусам нь хоолойн цээшин цээжнийх нь багтраа арилж саруулсаж байв. Дорж тэр өдөржин найрлаж оройхон хэрд улаан зээрд болчихсон дуулж суутал ханцуунаас хин нэг нь татаж дарга таны гадаа хүүчин дуудаж гин гэж шивэгнэв. Доржийг тентэр тунтар алхлан гарахад дагигийн баг хүү гансуух зогсож байлаа. Хөөх юм дэ муухүү минь дээлтэй ирсэн дэрчхэр үр минь. Дорж найгалзан алхасаар уян тийш очиход гансуух ирж суугдан аавав. Аава сайн явж гэнэ үү? Та ч хайчдаг хүн бэ? Гэр орондоо очихгүй. Би ирээд хэд хонлоо. Таныг ирэхгүй болохоор сэтгэл зовоод. Доржийн хоолойд найт дүүрч зовхоо. Зовсон гинэ. Тийм дээ. Миний хойноос ганд улам та хоёр л зовно. Харин өөр хинч зовхгүй гэж согтуурхаад түүний духан дээр үнсч толгойг нь ингэртээ авчирч наав. Аав нь тэр гэрт орхоос ч дург хөрч байна. Би ирчихсэн байна шүү дээ аава. Хурдан гэртээ харъя. Тийх үү? Чиний ээж чинь намайг дэндүү доромжилж байгаа. Би таныг ойлгож байна аава. Ганс өх түүний морийг дамиран захиж үлдээгээд доржийг машиндаа суулган одоход найрлагсад онгорхоо хаалгаар тэднийг харж байлаа. Хөөш гандулмаа. Хүчи яах гэж хэвсэн дээр гуталтаа яваад байгаа шаар вэ? Химэн охины ар гол руу гараа зангидан зогхоход 23 настай охин муухай орлон суун тусав. Бааштай мөг чи шүү. Маяглаад агараач. Ала хайчихсан шүү би чамайг. Ингэж хашгичсан даги талент нүрээ харж үсээ янзлав. Би чамайг аавд хэлэндээ. Аав гин шүү. Харт тэнэг чинь аавч гэх шиг. Аав яадгийн миний аав. Дураараа л бол галзуу минь. Тэр аавтайгаа тэгээд үлдээрээ дээ. Тэгнь яадгийн их охин хоёрыг ингэж хэрэлдэж суутал нохоо хуцах сонсогдон доод давхрын хаалгыг хин нэгэн цогхоход даги огол өсөрч гарчгүйгээд гаднаас ганган чой хэмээгч махлаг эрийг дагуулan орж ирэв. Чай минь тухалж үз. Цай уу. Би одоохон хоол хийгээд орхий. Гэсэн даги хөл хөөрцөг болж чойгийн цай хоолыг бэлтлээ. Чи одоо цаад тэнэг тэнэмэл хөхөөсөө жаалж уул юм салгаж чадв уу? Нэг суур маалч миний хэлдэ. Өөрөө надад тасалж өгсөн хөрөнгө болж л байна. Чамлахаар чангатгаа гэж хурдан буйнаас хэдийг өөрийн болгочих болж чи бид хоёр тэр сайхан амьтныг чинь харц суугаад баяжин шүү дээ. Хурдан морноос болохгүй юм шиг байна. Цаадах чинь хідэн хурдтай их хатуу хүн. Тэхэлгүй яахвтэ. Хард оржиж уг нь ясны малч бас хүн чанар сайтай тийг амьтанда. Гү тийм бидтэй. Ямар тэнэггүй хүн 4 дагвар хүүхэдтэй хүнтэй суун гэд даагуулад ирэх вэ дээ. Эн чинь тэнэг хүний зан шүү дээ. Чи одоо тэгээд юу гээд байгаа юм бэ? Тэгвэл чи яах гэж наашаа зүтгэж над руу ирээд эдгийн? Хүн гэсэндээ даги ихэд ууртай хэлв. Одоо бол өөр шүү дээ хөө. Би өөр хинтэй ч биш, ганцхан чамтайгаа цуг амьдрах юм хойно. Харин хөө эм хүний увдс чадвар гэж гайхалтай юм байдаг. Чи түүнийг чадмаг эзэмшсэн штэ. Чи цаадхыгаа аргалж байгаад ганц 2 хурдан буян ээдээ 3 бол тэгээд бүр тэнгэрийн умдаг атглаа л гэсэн үг. 3 хурдан буян салгаад авчихыг бодооч. Ер нь бол чи цаадхаасаа хідэн төгрөг салгаж чадсан уу? Ихийг чадаагүй. Гэхдээ хэдийн юм цааш нь хийж амжсан. Хотод байгаа 3 өрөө байрыг нь би өгсөн өгөөгүй авчгаж дөнгөн. Яста сэргэлэн сайн хүүхэн шүү чи минь. Гэсэн чай дагийг инхрэлэн үнсээд торгон халаадыг нь хуулан авч идээд тэврэн ноолоход нөгөөрөөс гарч ирсэн ганд улам охин сонссон хинийч дотор зараамаар муухай орилоход тэр хоёр цочин ухсгийхтэй хоорондоо гал авалдсан асгаар чанга мөргөлдөн тухай барьцгаав.
Яадаг мó эргүү гिचээвэ. Золтой л үнхэлцэг хагарчих төглөө гэж. Харин тэглээг юм. Яаж байгаа мó манд вэ чи? Би ч хард оржиг ташуура бариад дайраад ороод ирлээ л гэж бодлоо. Чиний над төмгөр цагаан дух мөнч галтаа түсхийл гэж байна шүү. Ёох гэж гисэн чаа сэтгцэн гажигтай охиныг ихэд нүд унгаан ажив. Энэ балаагаасаа болж даги ичдэг юм шивдэ. Үгүй эн чинь харин боломж юм биш үү? Өгцгөн тонтойгоод хөхн бас тэрүүхэндээ хөөхөн төвийгээд ийм хөөхөн биеийнхаа эсэглэн халуун цус надад хэрэггүй гэж үү? Санааны мухарт хадгалчихад илүүдэхгүй охин байна. Гэхдээ тэгээд ийм сэтгцэн гажигтай юмнууд чинь доод ажилд их дуртай гарамгай байдаг гэсэн. Энэ золигч тийм байх юм билүү? За энэ даги ч яахав те? Байдаг л нэг хөгшин авгаа. Үннийг хэлэхэд даги биш хөрөнгө надад хэрэгтэй байдаг. Гэтэл энэ хүүхэн надтай суун гэж ойлгоод байдаг. Хөвсгөлийн нэг уяачаад шандас сайд 3 морь билэн гэд хэлчихсэн байдаг. Уг нь ч манай нутгийн ганц цулгар нь бол хард орж. Хард оржоос их юм гарах нь ойлгомжтой. Харин яаж? Энэ хүүхэн хотынхоо 3 өрөө байранда очиж амьдрах бололтой. Тэр нь ч бас болж байна. Тэр байр минийх болоод хожмын нэгэн өдөр дагийг хөөгдөж гарах нь дамжиггүй. Энэ дагийг хурдлуулах ёстой. Анган химэн алдарсан ч энэ насыг ганцаар өнгөрөөж яваа нэгэн эцэг их нь боломжийн амьдралтай улс байсан бөгөөд ганц хөө чойгоо чухамдаа юухнаарч дутаахгүй тижээж тэтгэж өсөжээ. Хүүгээ 10 дугаар анги төгсөх жилэн тэд хин хүнийхээ өмнө гүйж хэд 3 төгрөг атгуулan байж Москвад их сургуульд явуулжээ. Чойг Москвагийн их сургуулийн ангаах ухааны 2 дугаар курсод орох жилэн нутгийнх нь лавг дулам химээх царайлаг сайхан охин доод курст нь оржээ. Лавг дулмыг харсан монгол оюутнууд төдийгүй гадаадынхан хүртэл түүнийг эргүүлж сонирхож эхлэхэд нутгийн залуу чой анхлан түүний гарыг атхан уулзжээ. Лавг дулмын орсгэлэн таарахнанд хүртэл чойд сайхан боломж олгож байлаа. Лавг дулмын эцэг ойн цагдаа Раш охиндоо ойр ойрхон илгээмж ирүүлэх нь хүртэл чойд ашигтай байв. Лавг дулм чой хоёр нэг оронд ороо зогссонгүй нэг өрөөнд хамт амьдарч эхлэв. Хагас жилийн шалгалт өнгөрч байсан өвлийн нэг өдөр лавг дулмын сайхан царайг бараан тулсан сэвх олшорсон байхыг анх чой харж хэртгийн цочжээ. Цонхоор цаашаа харан зогсох охины мөр даван сугалзах гэл хархан үсний цаана охины зовиртой амьсгаадах сонсогдоход чой өсрөн босч охиныг эргүүлэн өөдөөс нь харж зогсоод хөөш чиний наад бэлхүүс чинь бүдүүрээд байгаа юм шүү. Нүүрэн дээгүүр чи юу их сэвх болчихсон гэж бараг хашгиран асуухад охины дөлгөөхөн харцанд инээд тодорч чи одоо л анзаарч байгаа юм уу гэд инээмсэглэв. Эн чи юу гэсэн үг юм? Би юуг мэдэх ёстой юм гэж чой хашгичав. Хүүшээ чимээг байгаач чи юунд хашгичаад байгаа? Чи ч одоо жирэмсэн юм хаашийн ямар тэнэг юм хийж байгаагаа мэдэж гин үү чи? Одоо яаж хүний нүур харах юм? Химэн чой хашгицсаар байв. Тийм ээ би жирэмсэн. Тэгээд яана гэж яахаараа чи хүний нүур харж чадахгүй гэж жирэмсэн болох чинь тэгээд гимт хэрэг юм уу? Лавг дулам шазрын байдлаар хилээд буруу харахтаа цээжиндх гомдлоо нуугсан аятай зүрхэн тушаага гараа тавин тонгоожээ. Чи одоо намайг юу гэж бодоод байгаа юм? Одоо би тэгээд хүүхдийн шээстэй холилдоо сууж байхав. Гүү шүү. Эртхэн наад гайнаасаа салж үзээрэй дээ. Гай ахтай яах вэ дээ? Үр хүүхдэд тэгж хэлж болдгийм үү? Арайч дээ. Тэгээд бас эмч хүн болно гээд байгаа шүү. Тэгээд яадгийн? Би эмч хүн болно гээд таарсан хүүхнээсээ хүүхэд тэгээд авах хэрэггүй. Чадахгүй заа юу? Таарсан хүүхнээсээ гинэ. Би чиний бас нэг цаг зургийн зугаа гаргаж байгаа хүүхэн гэсэн үг үү? Лавг дулмгой. Нэг их давраад их юм бодоод хэрэггүй л байх шүү. Ер нь хин чамтаа суух гэсэн. Тэгээд ч би залуу байна. Ойрын 10 жилд ихнэр авч хүүхдийн дуу сонсмооргүй байна гэж шазруухан хэлээд цүнхтэй хувцаа шүүрэхэд хацран төдхөн халуун оргин хорсч алганы часгийг чимээ гарав. Мөөдгүй амтан адгийн шаар одоохон эндээс зайлаад өг. Лавг дулам түүнийг алгацсан ажээ. Чой хацраа даран хэсэг тонгоосноо үндийж. Яадгийн энд миний буруу юу байгаа? Өөрөө дуртайдаа хүний үрт орчхоод эцэггүй хүүхэд тэрвэрэд хоцорвол хоцрлөөз хогч нь мөөлөгч минь мо банзал гэж хашгирав. Одоохон зайл хаалга тэнд байна. Надаас төрөх хүүхэд чиний насны чинь төгсгөлийн шүүгч болог. Чиний нүгэл нүдэрэ гарахныг өдөр ирэх биз? Лавг дулам хоолоо чичрүүлэн хэлээд түүний хувцсыг хаалгаараа гарган шидэв.
Чойл хавагт улам хоёрын хамтын амьдрал 22 жилийн өмнө ийн дууссан ажээ. Хавагт улам 2 хүүхэд төрүүлсэн. Тэр хүүхдээ хэрэгсэн талаар мэдэх юм өдгөө чойд үлдсэнгүй. Гүржийн коммунист намын нэг удирдагч Тунч удалгүй лавагд улмыг эхнэрээ болгон авч лавагд улам суналцсан хар Волга машинаар явдаг болсныг харин чой санаж байв. Чой даги хоёр шөнийн янгийн цэнгэл болохож өнгөрөөгөөд өглөө даги эртлэн босч доржийн адуучныг очихоор мордов. Доржийн хурдан хөгшлийн голдуу адууг малалдаг хөх сампл гихчээр хатууч эмхүний увдас хүчээр түүнийг намхруулж хурдан хөгшлийн 3 насны хурц салгахаар даги зориглон оджээ. Харин энэ амьдралынхаа туршид хүүхнүүдийг гарынхаа хідэн хурууны дохоогоор хөдөлгөх сэтгэлийн өвдсийг өөртөө шингээж тэднээс салгасан эд мөнгөн дээр амьдралаа суйрлуулж дараа нь өөртөө чин сэтгэлээ зориулсан тэр хүүхнүүдийн нулимстай нүд рүү ихэмсгээр нулимт сурсан ганган чой дагигийн ир нөхөр доржийн цэнхэр торгон хүнчлэгийг нүмрэн тухтай наргагүй хурхирсаар хоцорчээ. Аав нь хитэн шүн дараалан том тухмуутай зөөзөөдөллээ. Юмиг ээж мэдхүү надад далд хүчин дохио өгч байгаа ч юм билүү хэн мэдлээ. Намайг байхгүй болчихвол хідэн мал хөдлөхгүй хөрөнгө бүгд чиний мэдэл шүү. Энэ жижиг хайрцагт хийчгээд өвөртөлж явсаар хит хонлоо. Ашгүй чи ич мэдсэн юм шиг хүрээд ирлээ. Цаад их чи яах вэ? Өнөө хар юм дагаад явна үз. Муу ган дулам минь л хэцүүднэ. Дэ чи дүүгээ хайрлаж хамгаалж явдаг юм шүү. Ямар эмийг яах тухай бүгдийг нь заан зурж бичсэн байгаа. Гэж хэлсэн дорж сэтгэл нь цалгив бололтой царай хүрзээлхэн харахад ганс өөх. Аваа та чи юу яриад хүүгээ айлгаад байгаа юм бэ? Ядраад бас ээжэд гомдоод зүуд тань эвгүүцээ үз. Та эрүүл саруул нас чинь дөнгөж 50 гарч байж тийм муухай ёр дуудсан бүү ярил да. Гэж аргадав. Юм гэдэг учиртай өөр минь. Аав нь халамтсандаа ярьж байгаа ч юм биш. Ер нь хүүтэйгээ уулзаж энэ талаар ярья гэж бодож байлаа. Энэ жижиг хайрцаг хожмын нэг өдөр ганд улам та хоёрт намайг орлох болно шүү. Гээд дорж дахиад л санаа алдав. Аав минь дээ ганхуу ах байраа банкнд тавиад алдчихсан. Тэгээд манад амьдарцгааж байгаа. Цэнгэлэгч намайг байхгүйд юм онгочих юм. Тэгэхээр энэ хайрцгийг тэнд авчих хэрэг байна уу? Аав минь танд муу юм тохиолдохгүй дээ. Хүн сайн мэдэж байна гэсэн ганц үг бас шүүрс алдав. Тийм бол энэ хайрцгийг рааш ахынд хадгалуулъя. Зөн совин минь нэг мууг мэдрээд байна гэж уруу дараахан хэлсэн дорж ганц өхийг учралсан харцаар харав. Тэгэдэ аваа. Хэрв таны хэлсэн боллоо гэхэд хүн энэ хайрцгаа заавал рааш ахаас ирж авнаа. Гэхдээ хувь тавиланг хинж зогсоож чаддгүй юм минийхүү. Тэгж үзээрэй өрөө минь. Тэр хоёрыг очиход 2 хөгшин унтахаар ороо засж байлаа. Дорж минь машинтаа яваа хэрэг үү? Морио яагав? Хоош эдэний байранд ор. Ахын чиний дуртай өчөг чанаа тавьчихсан байгаа. Цай ууж хоолэд гэж хэрэндээ хөл хөөрцөг болсон рааш өвгөн газар тулан босч долгормаа эмгэн хийж буй ажлаа хурдан хийж их хүний зөөлнүүдээр доржийг харав. Хөөрхи 2 хөгшин доржийг харах бүрдээ холын аль нэг хотод бөгөх мэт амьдарч сураг алдарсан охиноо дурсан сандаг ажээ. Хөөрхи дөө өөр минь энэ доржтойгоо ханилсан бол өдийд нутагтаа ямар сайхан байх бол. 2 биендээ тийм хайртай улс ингэчж 2 газар салж зовж шаналн зүдэрч амьдрахч гэжтэй. Химэн эмгэн урдын адил бодож амжав. Сайн байцгаана уу? Хаалах сэвхийн нээгдэж гаднаас орж ирсэн нуруулаг залуу эрэг хөгшөд мөн зөөлөн ширтэцгээв. Сайн байна уу? Хүү сайхан намарч гин үү? Сайхан. Бисүүд нь сайн уу? Тавлаг байцгаана уу? Залуу хүүгийн ялдам донд баярлсан хөгшдийн царай гэрэлтээд ирэв. За хүү дээшээс үү? Танаа багцуулын нэг үү? Гүй мөн том ир болжээ. Тийм ээ. Манай баг хүү ганс өх. Хайрхан минь үзэглэгч юм алга. Аль хүүхдүүд эдэний гэрт ор тавлаж хоолол. За, раашаха энэ хайрцагт миний хамгийн чухал бичиг данс байдаг. Та хадгалж байна уу? Найдвартай гэд аваад ирлээ. Оо хайс. Рааш өвгөн жижиг төмөр хайрцагтайг доржоос аван ийн дуу алдав. Раашаха
Цаг нь болохоор манай ганс өөх миний энэ хүү танаас ирж авна. Өөр хүнд та өгч болохгүй шүү гэж тайлбарлсан дорж ганс өөхийн мөрөөр зөөлөн тэрж баруун хацар дээр нүүсгээд яагаад ч юм бэ ганс өөхийн дотор хэртгийн түүнд дахиж өнсөөлөхгүй юм шиг ярын бодол цээжинд нь гялсгийгээд өнгөрөв. Энэ аав яагаад муу ёрлоод байна да? Арай муу юм болчих юм шиг байгаа. Аав нэг л биш байна. Өглөө эрт хотоорж хүн хард үзүүлж анзлуулъя гэж бодов. За хүүхээ авдарт хийгээ цааж ялчихъя. Нэг их өрөвдсөн ч юм шиг уян зөөлөн дуугаар хэлсэн рааш доржи өгсөн хайрцагтайг илгэндээ наан ихэд нандгансаар мөлхөн гэрийн хомрыг эзэлсэн зис бүслүүрт урт хүрэн авдрыг түлхүүртэн онгоолгож хайрцагтайг авдарлаад дангинтал цаачлан өвдгөө даран өндөөгөөд дорж ганс өх хоёрыг дагуулan эдэний байшингаа зөвлөв. Намар орой болсон ойн цагдаагийнх өвлийн дулаалга сэлтээ бэлдээгүй л байлаа. Дорж ихэд өөр юмсан ярьж хөөрсөөр хооллоо. Шөнө орой болсон тул ганс өх амны хэмжээ аван ившээлгэж эхлэв. Түүнийг харсан өвгөн өндөл зөөж "Хөөе хүү минь урд гэрт ор зассан. Орж унт. Имэн байгаа." Гэхэд энэ үгийг хүлээж байсан хүү ухсгийн босч хаалга түлхэн гарав. "Энэ хүү аваад чамд бас толгуур болох санаа нэмдэг. Ир хүндээ хөө. Уг нь хүн хийсэн ачийг тань бас бодвол бодмоор доо." Ингээд ганц халбах шартаас орхисон шанахтаа нэрэмлээс дунд гарын мөнгөн аяганд мэлтэлзүүлэн дүүргөв. "Одоо унтах хойно хоолны даруулга болгоод хүртчихээ. Царай чин бүрсгэр байх чинь. Яагаа вэ? Сэтгэл тийм хэн байна уу? Эцэгтэй чин даагны ам хагалж өссөн хүний хувьд хэлэхэд хүн минь хувийн амьдралдаа шийдвэртэй цэг тавих цаг болсон босуу. Тэр эхнэрийг тэгж задруулаад тостоо тогоонд хошуу холбох хэрэггүй шүү. Хөөгөөд явбал энэ хүн мэт чиний ачийг сандаг нь ч яах вэ? Ирж очиж л байна үз. Одоо сэтгэл амгалан амьдарч үз. Өөр чамд дутах юм алга гэд өвгөн рааш өмнөх аягандаа нэрмэл мэлтэлзүүлэн хийснээр шимэн уу. Дорж толгой дохиж өвгний өгсөн мөнгөн аягтаас арахтыг хэсэг мэлрэн ширтэв. Мөнгөн аягтаас арахад түүний сэтгэлийн хямрал аятай мэлтэлзэн. "Үгүй эн чин яасан тунгалаг сарахад вэ? Яг л миний лавг долмын нулимс шиг тунгалаг мэлтэлцгий. Их хөөрхий" гэж лавг дулам минь энэ хорвоо ертөнцийн айлхан өнцөгт ингээд мэлтэлцэж яваа бол та. Түүний минь тормон алагнууд гомтхороо ингэж усаар дүүрэн мэлтэлцдэгсэн. Мөн чиг ариухан нулимс байжтэй. Хөөрхий минь гэж цагаан цайлган зантай амархан гомддог, гомтхороо мэлтэгнүүл нулимс унган гомрохтогсон. Хөөрхий гэж аацсан дутсан намайг хайж одсон жаргал минь химэн ихэд уяран бодоход хайрлаж явсан лавг дулан бүсгүй дүүр тодорсоор нүдийг нь бүрхэн мэлтэлзүүлсээр найт оргуулан доошлов. "Ваа золиг болмор" гэж уйлж нохотхон шивдэ тарих чинь. "Тийм ээ ах минь, би уйлмаар байна. Би таны охинд хайртай байсан шүү дээ." Гисээр дорж ханхийтал санаа алдахад өвгөн дагалдан ханхийлгэж буурал тэргүүнээ өөрийн ирэхгүй бүхийлгэж "Хөөрхий дөө охин минь" гэж хивнэн доржид сонсогдов. Өвгний гэхэд өрөвдсөн түүний зүрхээр ширхийн хатгуулж "Рааш ахаа, дүүн танд дуулж өгөө. Хөх тамирынгийн хүү хуримлаад тэнд очиж жаал ууж бас дуулсан шүү" гэснээ мөнгөн аяг дүүрэн сарахтыг хөт хийлгэн залиглав. Мандаж гардаг нарны наагур манан үгүй тунгалаг байна хөө. Манай айлын сэлэн бөөрийг маргаашийн нарнаар мордуулна гиндээхөө. Амьдралынхаа 30 хэдэн жилийг амны уншлага болгон аялж аргаддаг зуршлаараа дорж мөнөөхөн дуугаа дуулав. Энэ удаа түүний сүүлчийн дуулалт болж буйг сархтанд халамтсан хоёрыг яах мэдэх вүлээ. "Аава, хөдөлх үү? Хүүн ажил ихтэй." Яг сайхан нойрон дунд нь ингэж хэлсэн ганс өх түүнийг сэрээхэд дорж доромжхан өндөв. Буур нам унтаж орхиж хэдэн цаг болж байна миний хөө? 7 цаг. Том шаргал наран раашийн тоон дээр мэлтэгнэн буйг харсан дорж дээлээ дуртай дургу ханцуулж "За явъя да хүн минь" гээд "Энэ ямар сайхан туяарч байна. Нар мандах чинь ийм сайхан байдаг үлээ." Яг түүний минь лавг долмын минь инээчийг сэтгэлд жаргал цалгаагаад л гэж бодов. Өвгөн рааш хомрын орон дээрээ ихэд тайван жаргалтай бүх унтаж байна харагдахад
Раашаах ямар сайхан унтаж байна. Яг миний аав шиг гэх бодол бас хормхон төрөв. Тэдний гарахад үнэн зэл тойрон том хүрэн бух цүлцгэн давхиж одоход ирэх хаврын уур гэдэх бэлтгэл явагдаж байна гэж ирж буцах, өсч үржих байгалийн хууль үйлчилж байна. Ингээд бодоход өхөр сүрэг хүртэл өсч олширхыг хүссэн тэмүүлээд амьдрал бас сайхан ч юм аа да. Гэх бодол дотоод сэтгэлд нь бас төрөн орж ирэв. Далгармаа хөгшин том солжир ивэртэй хүрэн үнээ саагаад босч туглыг нь тавингаа доржоо хүүхээ явах нь уу гэж өглөөний агаар цалгуулан хашгирав. Тийм ээ эгчээ явъя да. Хүн маань ажилтаа гинэ. Тэгж байгаад хэд хоногоос ирээ. Тэгээрээ хүүхээ цай чанчихсан ширээн дээр аягны хийцэгчсэн шүү. Цайлаад мордцгоо хүүхэд цайлчихсан эгчээ баяртай. Сайн сууж байгаарай. Ингээд орж машинд орж суув. Долгормоо хөгшин нэг харахад сайлын хувингаа тохиовчлоод залуу хүн шиг ихэд яаруу ирж байг харсанд орж миний хөө түр хүлээ. Цаад хөгшин чинь янз нь юм захихан дээ. Ингэсээр машинаас буулаа. Эмгэн машинд тулан ирж буугаад ирээ хүүхдүүдээ. Эмийн үнэгээ саачглаа. Сүү хөрөөгөө халуун байгаа дээр дөнгөж цаасан халуун сам ууцгаа. Халуун сам хотоод дотрын өвчин хөөж зовлонд бодол сэтгэхгүй гариусгадгийн. Бас уур хилэнц хар муу хандлагаас авардгийн. Ингэсээр том хүрэн тагшийг цагаан сүгээр мэлтэлзүүлэн дүүргэн байрав. Эмэгний өмнө нь барьсан халуун цагаахан сүг доржиж гансүгч амтархан ууж эмгэнд талархлаа илэрхийлээд машин асч хөдлөв. Ямар ч сайхан юм бтэ халуун сүг. Ээж минь цагаан сүг эргээд амсуулах шиг боллоо. Буянтай хүн юм да манай долгормаа гэгч. Үгүй тэгэлгүй яах вэ? Лавг дулмыг төрүүлсэн юм чинь. Доржийн энэ өглөөний бодол бүр уянгалаг цагаан байв. Энэ өглөөд орж 50 хэдэн жил амьдарсан хүний энэ орчлонгийн сайхныг мэдрэх шиг болон тайвшрав. Замбуулангийн энэ амьдрал сэтгэл хорогдом дэндүү сайхан түүнд санагдана. За яах вэ? Дагийг би эр хүний хайраар тэгтлээ хчимж хайрлаг умдаа хөөрхий. Хүний ёсоор л түүнийг хэдэн хүүхэдтэй хайрлаж өдий хүрсэндэ. Бас жаргагүй юм да зайлвал. Дэрэгдэх хэрэн түүнийг иремийн учирлаар жаргуулахгүй байхад тэр амтан өөр нэгийг хүсэмжлэлгүй л яах вэ? Жаргаж чадах юм бол тэр хүнээ дагаад явбалч явагдээ хөөрхий. Жаргаж чадахгүйгээс хойш түүнийг би чөдөрлөж тушаад юу хийх вэ? Буурлын минь буян байна. Хэрэгцээг нь хангаад явуулах наач яах вэ дээ? Химэн дорж дагийг өрөвдөн хайрлан бодох нь хачирхмаар байлаа. Долгормаахийн өглөө нарнаар сүлэн байж уулгасан халуухан цагаан сүү түүнийгийн ууч зөөлөн сэтгэлээр удирдсан ч байж болох юм. За аваа, би явлаа. Та гэртээ ороод сайн унтаж амраарай. Би орой ирнэ. Өгөөмөр хэмээг сүрлэг сайхан уулын ингэрийг чимэглэн үндээсэн гоёмсог хоёр давхар байшингийн өмнө зогссон ганц өх дотогш орхоос зүрхшээсэн мэт хилээд машинаа асаахад үг дуугүй боосонд орж машины нөгөө талаар тойрч хаалгыг нь онгоолгоод ганц үхийг инхрийлэн үнсээд үг дуугүй ирэхэд түүний нүднээс унсан ганц том нулимс гар дээр нь очоод шингэн алга болоход ганц өх нэг том санаа алдаад машинаа асаав. Нэг харахад дорж байшингийнхаа үүдний давжаан дээр тавтай нарахгүй суугаад тамхиа татаж байлаа. Хөөрхий дөө, аав хямарч гомдоод дотгошоо орч чадахгүй байна да. Энэ ээж гэж даанчтэй. Би дууг нь энэ хүнийг ингэж гомдоох ёсгүй хүмүүссэн. Ганц өх ээжтэй гомдсон гомдолдоо багтрах мэд машиндаа хурд нэмэн урт талын замаар хурдлав. Чай цонхоор орж ирсэн салхи нүрийг ороолгоход баггүй цочин сэрв. Түүний унтаж буй тоглог өрөөнд хинч байхгүй байв. Тэрээр орон дээр босцуугаад онгорхой цонхны зүг харж хар өлөгчин чинь цонхоо хаахгүй явчихдаг. Намар дуусч өвөл болох гэж байхад чинь цонхоо онгоолгож явж байдаг. Хүмүн тэнэг хүнээ. Ашгүй нөгөө адуучных руу явж идэ. Тэхгүй бол би бөөн ол залдах гээд байхад тэр гिचи явуулгүй яадгийн химэн бодоод босч цамцаа шүүрснээ гинт нүдэнд нь нэг зүйл харах шиг агшин зур бодол хийлснээ ёжтой нэв хийлж цамцаа орон дээр буцаан шидээд нүцгэн хэвээр өрөөнөөс гарав. Тэрээр доржийн унтлагын өрөөнөөс гарч зочны өрөөний хевсэн дээр хүл нүцгэн гიშгэлсээр галтгооны өрөөнд орж том хар хөргөчний доод хаалга онгоолгож том шилтэй арх барьсаар гандуулан охины байгаа өрөөг чиглэв.
Энэ юмтай охиныг энд нь орхиод явнаа. Дорж хүн хийсэн. Доржид сайн гэж ихтэйхэн. Чи бид хоёрыг зовоохын нэмэр. Ааш гэж адсаг. Юм нь хөдөлсөн үед нь би ч дийлдгүй юм. Гэж хэлэх Дагигийн үг сонсогдоход галзуу гिचий чи арай намайг багал зууртчихгүй дээ гэж бодсон ч эргэн галзуух руу орж хурцгуутаг нөгөө гартаа бариад охины өрөөнд оров. Охин цонхны өмнөх ширээний ард суугаа зураг зурж сууснаа хаал гонгоох чимээнээр толгоо өргөн нэг гартаа хутга нөгөө гартаа шилдэ арх барьсан нүцгэн ирийг харж царай хувьсгийлгэн босов. Яасан бэ? Юу хийж байгаа хонгор минь? Би чамайг жаргахаар ирлээ. Харин чи томото байж үзээрэй дээ гэж ихэд дээрэнгүү хэлсэн ч охины орон дээр сууж шилтэгээс залглан Хотоох нь ялах баг охины шимш хөвсийг сорон хүртэх болно. Эр хүний идлэх ёстой жаргалаас тойрч яахан болох вүлээ? Энэ олхоогүй хүн өөрт нь ямар нэгэн мууг хийх гэж байгааг охины зүн совин түүнд шивнэж байлаа. Би чамайг аавд хэлэндээ зайлчий. Охины чанга дуун дотор зараам зэвүүнээр тасхийн нуруунд дээр нь ихэд хорсон өвтгöd чой цочин ухсгийн босов. Охин хэд нугалсан хатуу суур гартаа атгахчихсан цусгуурсан улаануудээр түүнийг заналтаа наргагүй ширтэн байлаа. Зам уу новшоо. Би чамайг алж орхон шүү. Яаж байгаа чи энэ үү? Нааш нүг наад сураа. Химэн зандарсан чой хутга шүүрч аав. Охин түүний өмнөөс хилээ гаргаснаа дахин дотор хэртгийн муухай ойрлоход хүзүүрүү сур тасгийн бууж түүний дотор муухай оргон нүдэн анив. Сур дахин тасгийн хутга барьсан гарынхан шуу салаад унчих шиг янгинан өвтгöd чой дуу алдан нүрээрээ харуулдан ойчов. Май муу гахаа минь. Сур дахин тасгийн бууж нүцгэн нурууны арьс хуурах шиг болов. Ёо илдоо яадаг муу галзуу вэ чи? Аллаа штэ намайг. Охины ой ухаан улмаар өөрчлөгдөн зэрлэг догшин хөхөрснөөр дахин сур эсгэрэг сонсогдоход чой нүдэ хамгаалж доошоо харж яолон атрив. Сур тасгийн түүний дал мөрийг аимшигтай өвтгөн шавхуурдав. Чой дугарч чадхаа болж шилтэй арх доош асгаран ойчов. Хөөе чи яаж байна гандулмаа? Миний охин аав нь байна. Ингэж болдгүй. Алив аавтай ир. Гаднаас орж ирсэн дорж ихэд цочин дуу алдаад догшорч юу хийж буйгаа хянах чадвараа алдсан ганд улмыг барьж аван илгэндээ тэврэв. Охин дагжин чичирсээр ухаан балартан ойчов. Дорж охиныг орон дээр нэвтэйхэн хэвтүүлж дээлэр нь хучаад сая нүцгэн чой газарт хэвтээ архин асгарсан лонх унсан хутгыг уурсан харав. Даачтэй чой минь дээд тэнгэр дэргэд газар нутгийн улс харж байна. Ийм чим хийх гэжтэй чи нялх амтнаар тоглоно гинэ. Би чамд үзүүлээд өгье л дөө. Дуртаагаар нь тэр ихийг наваа зайлахгүй юу чи? Химэн гар зангидан дайрахад учиргүй айсан чой өөдрөө цогтохдаа босгон таварцаглан ойчов. Охин ухаан алдсан туулаад оржиж чойтой хөөцөлдөх зав байсангүй үнэртүүлэгч олж үнэртүүлэн охиныг арайхийн ухаан оруулж аяг бүлээн цай ойчуулав. Ерөөсөн Дагиг хөөж явуулъя. Энэ охиныг сүйт хийх нь байна шүү дээ. Хотонд орсон чон шиг ямар муухай хүн бэ энэ чой? Хөөш дорж чимүү наад галзуутаага тэр ирлэгийн элчтэй очоорой. Ард нь занл хийлэх зэвүүн муухай дуунаар дорж иргэн харав. Чой түүний зүрх рүү үзүүртэй хутгаа чичигнүүлэн ойртуулж байлаа. Чамд юу хэрэгтэй юм бэ чой? Чиний ам. Тун удалгүй чээж рүүн тиймч хүчтэй биш түгхийн цохих чимээ гарч халуун цус хурууныхан завсраар садран асгарсаар дорж говин ойчиж нүдээ ядрангүй анив. Гандулмын часгийн орлох дун хамгийн сүүлд түүнд сонсогджээ. Хөөрхи охиныг минь сүйт хийчихвээ дээ. Доржийн дотоод ухаан хамгийн сүүлдийн уулгалжээ. Доржийн цусыг харж улам тогшорсон охиныг ухсхийн гүйхэд чой айхтаа хоош ухарчээ. Сэтгцээ өөрчлөлттэй 23 настай охингийн арталын өрөөнд оров. Нэгэнт хүний аминд хүрчихсэн хойноо чой дагжин чичрэв. Би хүн алчглаа штэ. Би хүн алчглаа. Одоо би яах вүлээ? Чой доржийн цогцсыг чирж коридорт гарган том шуудаанд хийж орхиод өрөөнд доторхыг яаран цэвэрлэв. Түүнийг нэг харахад үсэн сэгсэж нүд нь улаанаар эргэлцсэн ганд улам өрөөнөөс маш их хурдтай гүн гарч ирэхэд шалан дээр толб татуулан урсах цусан толбыг цэвэрлэж байсан чой жигтэйхэн айж цаад өрөөрөө гүйн орж хаалгыг нь дотроос нь төгчгээд түүнийг анзаарах сөхөөгүй сэтгцэн
Эцэн хүчтэй цачирсан охин хаалга руу гүйснээ эргэн харайлгаж том шуудаанд хийсэн доржийн цогцсны дэргэд очин шуудааг онгоолгож талигаачийн толгойг харан хэсэг харж зогсов. Тэгснээ хахирхан дуугаар хөхөрснөө талигаачийн цонхгор нүрийг илснээ өмнө нь сөхөрт сун нүрийг нь ихэд инхрийлэн үнсээд ухсгийн босгод ухаан алдатлаа айсан ч хаалганы ард суусаар л байлаа. Ухаан санамжаа нэгэнт алдсан хөөрхий охин хахирхан дуугаар орилсоор гүйн гараад тэр чихтэй алга болоход чой болгоомчтой гэгч нь босч урт төмөр олж барин талигаачийн дэргэд очиж шуудааг дээш нь татаад гүнзгий амьсгаа авч бурхан минь гэж шивэгнэв. Шатаар өгсөх хөлийн чимээ ойртоход охиныг буцаад ороод ирлээ гэж бодон төмрөө чанга атхан хаалга өөд дөхөв. Нийгэнд хийчихсэн юм чинь одоо дүүрч энэ галзуу охинд алуулснаас хоёуланг нь алчгаад хээр авчиад хайчих. Замын саад тээгэл арилна биз гэж бодон шүд 100 зогсов. Даги хаалганы цаана эмэгтэй хүний дуун гарахад охиноос айж зогссон дотор онгоох шиг болсон ч духных нь хөлс чихраад ирэв. Энд ч одоо бас юу вэ? Яасан дуустдаггүй гачлантайгаа авэ? Одоо яа гэхв? Шоронд орж зовлонгоо эдэлснээс хамтал алаад дуусан да гэж өөртөө хэлээд үүд рүү ойртон зогсов. Орж ирэнгүүт нь шууд цохиж орхив. Хаалга тогшох сонсогдов. Даги чи байна уу хөөе? Цаан ч болохоо байлаа. Гандулам хойд уулраг үгээд явчихлаа. Араас нь очоорой. Би араас нь мордохоос гिचгээд хөлийн чимээ доошолоход чой амьсгаа аваад шуудаадах цогцос өөд харав. Шууданаас цусаа асгаруулсан дорж гарч ирээд хөөх гэж байгаа юм аятай хамаг биен зарайж жигтэйхэн айдас төрнө. Айвал бүүхий, хийвэл бүүхэ. Өөрийгөө барьж өгөлтөө нь биш. Энэ үхтлийг чирч гаргаад булаад хайчихъя. Чой чухам яагаад байгаагаа ч мэдэхгүй шуудаатаа цогцыг чирсээр доош бов. Түүний аз болоход доржийн туслах малчтаас хинэнч харагдсангүй. Хойд ууланд олон хүний дуу сонсогдох нь бүгд ганд улмын хойноос хөөцөлдөж байгаа бололтой. Чой энэ далмиг ашиглан ойролцоо зогсох доржийн ланд нам машин руу гүйн очивол хаалга нь онгорхой түлхүүрэн зоолттой байх тул түүнд бөөн аз таархан тэр. Тэрээр ийш тийш хялмалцсаар шуудаатайг чирэн машины арын зай руу арай хин өргөж хийв. Машины хаалга хаасны дараа түүний бие чичирхийлж хоёр шанааг нь даган хөлс чичигнэн урсаж байлаа. Чой хойд уулууд өгсөж явтал өмнөөс нь хідэн морьтой хүн давхан бууж ирэв. Энэ тэнгүүд арай мэдчихсэн биш үү? Машинд л ойртуулахгүй юм шүү. Ийм машинд суучгаад арайч 4 туурайтанд гүйцэхдэггүй биз? Химэн төгшин бодсон чой хуурт нэмэв. Тэд зогс гэж байгаа бололтой нудрах далбалзуулан зэрэг гараараа догцгов. Гинтхэн эд нартай уулзаад үзье. Эдэнтэй хамт яваад байвал харин гимгүү өнгөрчих юм биш үү? Гэх бодол торхийн буухад чой машиныг зогсоон шилийг нь доошлуулв. Хог гэж эн чин ганган чой шивдэ. Наад золгоор чи яадгийн гай дуудсан цус чон барааноор гэж багийн даргаыг эзгүүчлээд одоо бүр машиныг нь унчихсан тууж явах шив. Ичтгүү шаар. Доржийн айлын үгэн ихэд дургуутсан хэлхэн чойд тодхон сонсогдов. Хөөе, чи яагаад доржийн машиныг унаж яваас үгвэ? Чи арай бүх химийг нь эзэмшиж болно гэж нохоотж яваан биш вэз? Аваачиж 50 наад машина. Одоо байдлаа чи бас машиныг нь бузарлах нь уу? Даги хаана байна уу? Та хоёрын ёс бус цэнгэл хүүхэд хүртэл гайтуулчихлаа гэж хотайлын хамгийн өндөр настан гал өвгөн түүнийг загнав. Галгай, та наад үгээ бодож яриарай. Би гандулмын араас явж байна гэж хэлсэн хоолой чичигнэв. Хөө ерөө чамаа кара тэр охин ирэхүү харгай минь гэх нутгийн эрс түүнийг ихэд игдүүцэн харсаар цааш давхицгаав. Чой тэднийг үзэн ядсан муухай харцаар хараад цааш давхив. Одоо яах вэ? Шатаачих уу? Болохгүй. Энэ муу галзуу ямар их гай болж байна. Энэ галзууг хайж яваалс намайг харчихвал тэгээд сүрлээл гэсэн үг. Адаглаж ямар ч овор томтой юм бтэ. Шуудаа дүүрэн харагдаад амьтны анхаарал татаад ах юм. Ийм том юм чирээд явж байг хин нэг нь харвал тэр дороо би баригдлаа л гэсэн үг. Яаж жижигхэн болох вэ? Яаж? Эднэр ингэж ойг самнаж галзууг хайгаад байгаа юм чинь би энэ хүүрийг болж байгаад баригдаж ч болзошгүй. Тиймээс яаж жижигхэн болох вэ? Чой явах замын турш өөртөө ихэд чаналж шуудаатай цогцсоос яаж салхаа бодож жигтэйхэн айж авлаа.
Гэтэл түүний нүдэнд хажуугийн суудлын урд руу хайш шидсэн хурцгуудаг харагдан дотор нь сэргээгээд явчихав. Хин их толгой. Энэ хутгыг энд хайдаг. Өөрийгөө барьж өгсөнтэй ялгаа юу вэ наа? Химэн чой амаа барьснаа нүдэнд нь нэг зүйл гялсхийн бууж зүрхийг нь хатуу зүйл явраад авах шиг болоход өөрөө тэр бодлоос айж цочин дав хийв. Бурхан минь, зөө азуу. За та бараг тэрэнч дээр байхаа та. Сах хүс минь. Гэхдээ би чадахгүй гэд яах вүлээ дээ. Ингэж яваад баригдвал насаараа шоронгийн хадаас болно биз. Чадах ёстой. Чой өөрийгөө хүчлэн хамаг биеийн салгалан чичирсээр хутгыг шүүрэн авч цогцос руу эргэв. Би үүнийг хүсээгүй штэ. Хов тавилан минь намайг өршөөгөөрэй. Би айж байна. Намайг аварч өршөө. Чүтгэрийн хаан минь намайг тэдний гарт бөөг. Намайг аварч өршөө. Ингэж уруулж чигнүүлэн үгэлсээр нүгэлт үлийг уйлдэж дуусчээ. Түүний нүдэнд үзүүр нь хухаарч унсан хөх мод харагдахад тэрээр айж цочсоор тэр мод руу ойртон очив. Гандулан охин олдсон ч юм уу, гүү ч юм уу хүмүүсийн дуу чимээ алсарч, алсын алсад цэнхэртэх хөгцөнхөр уулс ууралсан мэд дүнсэж, үдийн шаргал наран түүнээс цугдах мэд уулын цаагуур шургаж байлаа. Гинт хажууд нь гандулан охин хахир муухагаар чарлах шиг болоход чой ухсхийн эргэж гүйх гээд хожуулт тэглэн ойчход барьж авсан шуудатай алдагдан их биенээсээ салсан талигачин тэргүүн газрын уруу өнхөрхөд өөрийгөө илчлэхээс ухаангүй айсан чой тийш газар самардан мөлхөв. Хажуугийн том модон дээр суусан том хар хэрэг ийм муухай дугарсан ажээ.